Hi guys, өнөөдрийнхөө бичлэгээр нэгэн шинэ шог танилцуулах болно. Энэ шоны яг дараагийнх нь хөлбөр буюу GAN 13 Maglev UV Captain. За тэгэхээр энэ бичлэг бол ревю бичлэг байх болно. Яагаад гэвэл аваад тийч чадахгүй өөрөө задлцсан байгаа. За тэгээд одоо хайрцагаа задлцгаая. За ерөнхийдөө болохоор хайрцагны хувьд бол амар шинэ загвартай хайрцаг бүр ингэж нээгддэг, амар сүртэй дэлгэгддэг. За тэгээд хайрцаг дотор хамгийн эхлээд GAN 13 Maglev-ийн ID карт байна. За тэгээд хайрцагтай шоу маань байна. За тэгээд дагалдах хэрэгсэл хайрцаг байна. За одоо болохоор дагалдах хэрэгсэл хайрцаг дотор юу гарцгаа. Ер нь бол хөвчлэн GAN-ийн цагаан өнгөтэй идэг гэсэн мэт энэ удаагийн хайрцгийг хар өнгөтэйгээр гаргасан байна. За хайрцаг дотор бол за мэдээж шооны уут GAN-ийн өөртөө гаргадаг уут нь байна. За тэгээд GAN 13 Maglev-ийн үндсэн тохиргооны талаарх тайлбар бичиж заавар байна. За тэгээд мэдээж шооны тайлбар дотрол буюу эвлүүлэх зааварчилгаа. За тэгээд энэ дээр Coop Station II дээр ашиглах купонтой 5-аас $19 $5 эрэхтэй ийм дагалдах хэсэг ирсэн байна. За дагалдах хайрцаг бол ерөөхдөө иймэрхүү. За одоо бүгдээрээ шооныхоо хайрцгийг задлахаа. За энэ GAN болохоор өөртөө шоогоо шинээр ийм хайрцагтай болгосон. Энэ болохоор GAN Box V10 гэж нэрлсэн байлээ. За тэгээд цагаан пластик материалтай. Тэгээд дээр нь бас ингэж шоогоо тавьчих зориулттай. За энэ хайрцагны давуу тал нь бол эндээ ингэж соронцтой болж гисэн. Энэ одоо яг түгжигддэг хэсгээрээ соронзоор ингэ түгжигдэж байгаа. За тэгээд өмнө нь болохоор GAN-ы шоонууд дээр тохиргоо хийхдээ гардаг байсан асуудал нь болохоор тохиргооны нэмэлт сетийг жижигхэн цагаан хайрцагтай багжийг авч явж заавал тохируулдаг байсан бол энэ одоо болохоор GAN-ийн шууд хайрцаг дотроо буюу яг энэ хэсэгтээ ингээд тохиргооны багжаа хийдэг болсон гэсэн үг. Гэхдээ миний нөгөө би яарч хагаад бичлэгийн тулд яарч хагаад энэ хайрцаг доторх соронз дэлгүүрээ мартсан байна. Гэхдээ надад орлуулах зүйл байгаа. За хайрцагны хувьд бол юм байна. За тэгэхээр одоо GAN 13 Maglev, за GAN 12 Maglev энэ хоёр юугаараа ялгаатай вэ гэдэг асуултанд хариулт өгье. За үндсэн хэмжээ бол GAN 13 бол үндсэн 56 мм хэмжээтэй, жингээ хувьд 71 г, нийт соронзны тоо бол 88 ширхэг соронзтой. За тэнхлэгийн хувьд бол бүтцэн 3.0 буюу арай нэг дэвшилттэй болсон. Өмнөх нь GAN 12 дээр 2.0 байсан. За тэгээд өөр давуу тал гэх юм бол нэмэлтээр ирмгийн соронзтой болсон ийм давуу талтай байгаа гэсэн. За тэгээд үндсэндээ болохоор нөгөө нэг тохиргооны хувьд бол үндсэн өмнө нь бол GAN 12 дээр Maglev системийг тохируулдаг систем нь арай өөр байсан. Энэ дээр болохоор 6 төвшөнд дээд доотлыг 6 төвшөнд хувиргадаг. Тэгээд булангийн соронзыг мөн 6 төвшөнд хувиргадаг ийм болсон. Ингэснээр энэ шооноор болохоор нийт 216 өөр төвшөнд тохиргоо хийж болдог болсноор давуу талтай. Мөн ямар нэгэн дагалдах хэрэгсэлгүйгээр яг шооны хайрцагтай л явж байгаа юм бол шууд тохируулах боломжтой болсноор илүү давуу талтай болсон. За тэгээд нөгөө ревю бичлэг өмнө нь бол ерөөхдөө аваад эвлүүлээд үзсэн. Тэгээд яхаа аргагүй нөгөө давуу тал нь гэх юм бол одоо яг гол энэ шоон дээр гарч ирж байгаа давуу тал нь юу вэ гэхлээр за одоо шууд задлаад харуулчихъя. За үндсэн GAN 12-ийн яг энэ ирмэг бол яг ийм байсан. Энэ дээр бол ерөөхдөө ирмгийн бүтц иймэрхүү хөлбөртэй байсан гэсэн үг. За миний шоо жоохон цэвэрлээгүй хит их хөвдүүлтэйснээс болоод ийм байгаа. За тэгээд яг GAN 12 13 дээр гаргасан давуу тал нь юу вэ гэхлээр ирмгийн доотлолт яг энэ хэсэг дээр. Одоо энэ бол GAN 12-ийнх, энэ бол GAN 13-ийнх. Ирмгийн доод үзүүр буюу яг тэнхлэг буюу үндсэн тэнхлэгтэй ойртдог хэсэг дээр ийм соронзыг суулгаж өгсөн. За энэ соронзыг ямар зорилгоор суулгаж өгсөн бэ гэхлээр сайн байна уу? Нүүдэлчин Rubik шооны клубын багш дасгалжуулагч Сэргэлэн Бат байна. Та бүхэн манай YouTube сувгаас шинээр гарч байгаа шоонуудын unboxing-ийн бичлэг мөн манай тамирчдын тэмцээний үеийн үзүүлэлтүүдийг хүлээн аван үзэх боломжтой. Манай YouTube сувгийг дагаарай. За булангийн соронзны систем дээр очихоор яг энэ соронзыг нь
ижил төлөлтэй хийгээд ирмийн соронзыг үндсэн техникийн соронзны системтэй ижлэр хийсэн гэсэн үг. Соронзных нь төлөлийн. Тэгээд өгөхөр ямар давуу тал үүсэж ийн гэхээр яг булангийн соронзны хэсэг дээр очихороо энэ нүүр түлхэж өгдөг. Түлхэж өгнө гэсэн үг. Тэгэхээр яг төлөлч ямар нэгэн байдлаар түрх яг ижил төлөвлөд болоод ирэхээр түлхэлцэн гэсэн үг шүү дээ. Жишээ нь одоо энэ дээр бол яг одоо би бол ингээд яг энэ авьяас надад ингээд мэдрэгдэж байгаа байхгүй. Хоорондоо түлхэгдэж байгаа. Тэгээ ингээд иймэрхүү ойртох тусам ингээд би нэг айл нэг тийш ингээд боломжтой зайруугаа түлхэж өгдөг. Ингэснээрээ нөгөө нэг одоо нэмэх хоёр авах магадлалыг илүү цөөлж өгч байгаа гэсэн. За тэгээд булангийнх бол нөгөө нэг булангийн соронц нь тэнхлэг дээр байгаа соронц нь яг энтэйгээ эсрэг төлөлт учраас таталцдаг. Тэгэхээр яг энэ хоёр маань ингээд таталцж байгаа гэсэн. Тэгэхээр тэнхлэг дээр байгаа соронц нь бол яг энэ ирмийн соронцтой ижил төлөлттэй соронц байгаа. За одоо болохоор надаа ГАН 13-ийн тэнхлэг байна, үндсэн тэнхлэг. За одоо энэ тэнхлэг энэ болохоор ирмэг. За тэгээд энэ дээр нөгөө тэнхлэг дээр бол ерөөхдөө булангийн соронцоодыг байршуулсан байдаг шүү дээ. Тэгээд энэ яг ирмийн соронц нь яаж үйлчлээд байгаа гэхээр одоо булангийн соронцны хувьд болохоор ерөөхдөө булангийн соронцыг 6 төвшөнд хувиргаж болно гэж сайн хэлсэн. За тэгэхээр за миний зүүн гартал байгаа энэ цэнхэртэй буланг болохоор нэгдүгээр байрлал дээр тохируулсан байгаа гэсэн үг. Энэ баруун гарталтайгаа ногоонтой буланг болохоор 6 дугаар байрлалд тохироог тавьсан байгаа гэсэн соронцыг. За тэгэхээр эндээс юу харагдаж байна гэхээр нэг нь болохоор яг шооны үндсэн тэнхлэгээс илүү зугтаж булан руугаа шигдэж орж байгаа гэсэн соронц нь. Харин 6 нь болохоор илүү булангаасаа тэнхлэг рүүгээ ойртож өгч байгаа. Тэгэхээр 6 дээр тохируулах юм бол соронцлох хүч нь илүү хүчтэй буюу төгжигт нь илүү сайн болно. Нэг рүүгээ ойртуулах юм бол төгжигт нь илүү муу болно л гэсэн үг. Ийм тохиргоотой болж байгаа гэсэн үг. За үндсэн тэнхлийн Maglev G-сэн болохоор ийм болж хувирсан. Dot-лынх нь тохиргоо нь болохоор юм 6 араатай. За тэгээд дээдлийнх нь болохоор үндсэн нөгөө нэг яг дээрээ 6 төвшөнд хувиргадаг хэсэгтэй юм болсон байгаа. За G-с маань яг ингээд шоон дээр байрлаж авах үед бол яг ингэж харагдана гэсэн үг. За эндээс болохоор юуг харж болох вэ гэхээр энэ дэр Dot-лын яг 6 араатай тохиргоог хаана байрлуулахыг мэдхийн тулд болохоор энэ ерөөдөө яг энэ төвийнхэн доторчлолт ингээд хоёр сумтайгаа ташуу байралтай. Одоо жишээ нь энэ улаан төвийнх бол яг энэ хоёртой ингэж харагдаж байна гэсэн. За энэ хоёр дээр байрлаж байгаа нь шууд яг энэ Dot-лын соронзны байрлуулсан хувилбар нь болж таарна гэсэн. Дээдлийнх нь соронзыг байрлуулахдаа болохоор энэ ташуу 3 энэ зураас байгаа энэ зурасын дагуу байрлсан байгаа гэсэн. За тэгэхээр яг ГАН 13 бол анх над дээр ирэхдээ болохоор Dot-лын соронз болон дээдлийн соронз нь 3 дээр хоёулаа 3 дээр тохируулагдсан, мөн булангийн соронз 3 дээр тохируулагдсан байдалтай ирсэн гэсэн. За одоо ерөөхдөө бол тохиргооны талаарх юмнуудыг ерөөхдөө ойлгомжтой болчлоо. Одоо тэгэхээр яг нөгөө нэг энэ шинэ шийдэл нь юунд илүү давуу тал өгöd байгаа юм бэ гэдэг юмыг л харуулъя гэсэн. За нэгт болохоор одоо за энэ бол үндсэн тэнхлэг тийм үү? Яг энэ тэнхлэгээс жоохон инерц аваад инглээ шууд татж байгааз өмнөх нөгөө нэг яг ГАН 12 дээр бол энэ татах өнцөг нь арай бага байсан. Ерөөхдөө 30 нэмэх гэж бичсэн боловч яг тийм их байгаагүй. За яг энд юу нөлөөлөд байна гэхээр энэ булангийн соронзнаас салаад яг энэ булан яг ингээд 90 градус дээр ирэх үед энэ ирмгийн соронз нь булангийнхаа соронз дээр ингээд тулчж байгаа гэсэн. Энэ жоохон түлхэлт авангууд л нөгөө хоёр соронз чинь ижил төлөлтөй соронзнууд түлхэлддэг гэдэг хуулиараа шууд ингээд жоохон инерц авангууд шууд нөгөө түлхэж өгч байгаа гэсэн. Ингээд илүү сайн төвжиж байгаа гэсэн. За corner cut-ийн хувьд бол ерөөхдөө яг дайггүй болсон. Тэгээд яг уу гэтээ би бол яг ингээд хурд аваад хийгээд үзэхээр бол надад бол айгуу за би нэг ойролцоогоор нэг 200 гаруй эвлүүлсэн. Тэгэхээр ер нь яг ингээд corner cut буюу яг ингээд гатсан тохиолдол байгаагүй. Тэгэхээр миний хувьд бол айгуу дайггүй санагдсан гэсэн үг. За тэгээд давуу талын хувьд бол ерөөхдөө хамгийн их давуу тал өгж байгаа давуу тал нь нэмэх хоёр авах магадлал хамаагүй багасж байгаа. Тэгээд мөн төгжих чадвар илүү өндөртэй болсон, тохиргоог илүү олон төвшөнд хувиргаж болдог болсноор давуу тал болж байгаа гэсэн. За одоо харин бүгдээрээ шууд тестийн 5 удаагийн эвлүүлэлт хийгээд үзцгээе. Яг сандраад байна.
За тэгэхээр 5 үйлдвэрлэлийн дундаж хугацаа маань 14 секунд 15 дойл гарлаа. За тэгээд ерөөхдөө бол яг одоохондоо бол би яг зүгээр нэг үндсэн Maglev GC-г тохируулсан байгаа. Тэрнээс бол яг булангийн соронзыг бас 5 дээр тохируулсан байгаа. Тэгээд яг тос нь бол нөгөө нэг яг одоохондоо ямар нэгэн шин зүйлийг аваад хэрэгжилж тасгахын тулд тодорхой хэмжээний эвлүүлэлт хийх хэрэгтэй шин шон дээр бол тэгээд хурдан тохирохгүй байгаад байгаа юм бол яг одоо GC-рээ тохируулж үнэхээр барахгүй байгаа юм бол бид нар бол тосороо бас тохируулдаг, жоохон удаашруулдаг тос хийж өөрийнхөө гарт тааруулдаг гэсэн. Хурдны хувьд бол үнэхээр хурдан. Тэгээд хурдны хувьд бол маш хурдан байгаад байгаа. Тэгэхээр харааны ур цайтай. Тэгээд шоогоо сул барьдаг хүмүүст бол бас GAN 13 илүү сайн байх боломжтой. Тэгээд corner cutting ямар нэгэн байдлаар төгжигдөх тохиолдол нь бол ерөөхдөө бага. Яг эвлүүлэлт хийж байгаа хувьд үсрэх нь бага байгаад байгаа. Бопорхон нь ерөөхдөө бас бага байгаад байгаа гэсэн. За ингээд эцэст дүгнээд хэлэхэд бол ерөөхдөө хамгийн их таалагдсан зүйл нь бол яг энэ нөгөө нэг ирэмгийн соронцтой болсноороо энэ нэмэх хоёр авах магадлалыг илүү бууруулж өгж байгаа нь маш их таалагдсан. Тэгээд соронцныхоо төвшингүүдийг одоо ерөөхдөө шоогоо яг олон төвшөнд хувиргаж тохируулж болдог болсноороо илүү давуу талтай болсон. Бас нэмэлт нөгөө нэг зөвхөн яг энэ хайрцагтайгаа явж байгаа тохиолдолд бүх зүйлээ хийж болдог болж байгаа нь илүү давуу талтай болж байгаа. Тэгээд ерөөхдөө яг анх шоо өвлүүлж эхэлж явах үед бол хамгийн хэцүү байсан зүйл бол тэнхлэг тохиргоо байдаг. Яагаад гэвэл өмнө дандаа бүх шоонууд болттой байсан. Болтоо эргүүлж тохируулдаг гэсэн. Тэгээ болтон дээр хамгийн хэцүү юм. Хаанаас 900 эхлээд хаана гэр 100 дуусчих хэд эргүүлснээ тоолдог ч юм уу тий. Тэр нь амар хэцүү байдаг гэсэн бол GAN бол ерөөхдөө энэ асуудлыг 100% шийдээд аль болох болтгүйгээр тэгээд үндсэн яг нэг байрлалаасаа шууд тохиргоогоо ижлэгэн төвшөнд хийхэд илүү хэлбэр болгож өгч байгаа. Ингээд бол нөгөө GC гаргаж өгсөн. Тэгээ GC нь одоо хөгцөөр гоод ингээд Maglev GC-тэй болоод ингээд ирснээрээ тэнхлэг тохиргоо хийхэд маш хэлбэр болдог. Тэгээ одоо бүр нөгөө нэмэлт төхөөрөмжтэй байдаг гэсэн. Тэр нь одоо шууд ингээд хайрцаг дотроо дагаж явдаг болцсон болохоор илүү амар болж байгаа. За тэгээд ерөөхдөө GAN 13-ийн хувьд бол review бичлэг маань энэ хүрээд ингээд дуусж байна. За тэгээд corner cut бол ерөөхдөө бага байсан. Эвлүүлэлтийн хувьд бол би яг өөртөө тохируулж хийгээгүй, тохиргоог хийгээгүй байгаа учраас тодорхой хэмжээний хурдыг гүйцэхгүй байх үед бол байгаад байгаа. Тэгэхээр өөртөө тохируулаад хийсний дараагаар илүү дайггүй таалагдах байх. Одоогийн байдлаар бол маш их таалагдж байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.